Боловсролын сайдын 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 404 дугаар тушаалаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинжилэн баталсан. Шинэ сургалтын хөтөлбөрийг 2025-аас 2026 оны хичээлийн жилээс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх цэцэрлэг хэрэгжүүлж эхэлсэн. Эрдэнэ улган сумын 6 дугаар цэцэрлэгийн хамт олон шинэ сургалтын хөтөлбөрийн дагуу бүх багш ажилтнуудаа арга зүйн сургалт зохион байгуулж, шинэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар асуудал тулгамдж байгаа талаар гаргасан байна. Шинэ арга зүйгээр сургалт хүмүүжлийн ажлыг эхлүүлэхэд сургалтын хэрэглэгдэхүүн, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн санал багш нараас гаргасан байна. Багш нарынхаа чадвар чадамжинд суурилж сургалтын хэрэглэгдэхүүнийг шинээр санаачлан өөрсдийн брэнд бүхий шинэ хэрэглэгдэхүүнийг ойж хийжээ. Цэцэрлэг нь шүүрэн болон өвдөгчөн театрын хэрэглэгдэхүүнүүдэд эрс шинжилж, биет хүүхэлдэйн баатруудыг шинээр санаачлан урилжээ. Захиргаа аж ахуй буюу тоогооч нар, нярав, үйлчлэгч, арга зүйч хамтраад одоо бит багыг одоо хийсэн. За бит баг гэдэг маань өнөөдөр одоо юу юм бэ гэхээр багш нар маань бит багыг хийгээд зүрхлэн тоглолт дөрүүд хуурч үлгэрийг одоо хүүхдэд танилцуулна. Ингэснээр бид нар одоо ямар давуу талуудыг энэ ангийн хэмжээнд одоо шинээр санаачилсан юм бэ гэхээр энэ шүүрэн театр, бит баг, өвдөвчин театр, за эвкэсээр хүүхдэд хялбар аргаар одоо баг хийж хүүхд өөрөө тэр хийсэн бүтээлээрээ одоо дүрд хуурж тоглох, өөрөөрөө бахарах энэ үзлийг төлөвшүүлэхийн тулд бид нар энэ бүх зүйлийг хийсэн. Одоо энэ жилийн шинжилсэн сургалтын хөтөлбөрийн хувьд бол зохиол суурилсан арга зүй, төсөл суурилсан арга зүй, шинжилэн судлахад суурилсан арга зүй, тоглоомд суурилсан арга зүй гэсэн энэ дөрвөн арга зүй. Тэгээ эндээсээ бид нар одоо эхний ээлжинд бол бид нар хамгийн түрүүнд зохиол суурилсан арга зүйг бол түшгэлж үлгэрээр одоо номоор, зурагт номоор дамжуулж, үлгэрээр дамжуулж хүүхдийн хөгжлийг дэмжийа гэд энэ арга зүйн санаагаа олоод одоо эцэг эхтэй шат дараатай багш нартай шат дараатай сургалтуудыг л зохион байгуулсан. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зохиолд суурилсан арга зүйнхаа хүрээнд манай цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулаад одоо олон юм бүтээлч ажлуудыг хийсэн байгаа. Тэгээд энэ одоо өнгөрөөш үлгэр дээр бол манай өнгөрөөш үлгэрийг ингээ хүүхдүүд дээрээ хийгээд тэгээд хүүхдүүдээрээ ингээ жүжигцлэн тоглох чадварыг дэмжиж ингээ хөгжүүлж ажиллаж байна. Тэгээд энэ онцлог гэхээр хүүхдүүдэд одоо буцаж суралцахын чиглэлүүдтэйгээ бас маш сайн уялдаж өгдөг байгаа. Зохиол суурилсан арга зүй маань. За тэгээд энэ одоо дүрс нэрлүүлэх одоо бит гуглдэнүүд маань дөрвөлжин дүрс мөн гурвалжин дүрсийг ингээ таниулах зорилгоор ингэж бас шинэлэг аргаар хийсэн байгаа. Бүтээл зөвхөн хөгжүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, одоо хөдөлгөөнийг сайжруулах гэдэг энэ сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, шинжилсэн сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ингээд бүтээлч бит үзүүлэнгүүдийг хийсэн нь одоо маш сайшаалтай зүйл болсон байна. Ингээд нийт одоо 4 төрлийн 800 гаруй бүтээлийг хийсэн гэж байна. Одоо энэ бүтээлүүдийн хувьд бол одоо өнгө үзэмж, одоо хийц, сурагчдын нас төхөн онцлог тохирсон байдал зэрэг нь бол одоо ингээд маш тохиромжтой харагдаж байна. Тэгээд мөн одоо энэ хэрэглэгдэхүүнийг одоо олон удаагийн давтамжтайгаар ингээд солиод ингээд цаасан үзүүлэнг бодвол цаасан хэрэглэгдэхүүнийг бодвол ингээд илүү өөр ашигтай ашиглаж болох юм байна гэж харлаа эцэгхийн хувьд. Аймагт төдийгүй Монгол улсын хэмжээнд анхдагч болох эдгээр зохиолд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг 4 төрөлд 800 гаруй хийж багш эцэгчүүд танилцуулан сургалтандаа ашиглаж эхэлжээ.